Монголчууд хот орно гэж ярьдаг. Энэ намын ярианы учрыг тэр болгон хүмүүс ухдаггүй. Яагаад очидгүй ордог юм бэ гэж. Хотойлд бол очино гэдэг. Яагаад тэгэхээр хотойл нөгөөд явчихдаг учраас. Харин хот гэдэг их айл байрын суурин байдаг учраас орно гэж ярьдаг. Хэрвээ орох бол заавал хаалга байх хэрэгтэй. Ардчлалын буйнаар ихүү, төр төмний буйнаар ихүү их олон хотоор оржээ. Тэр хотуудаар орох тоолонд заавал хаалгаар орж исэн юм аа. Харин Улаанбаатар хотын гол хаалга хаа байна вэ? Бидний мэдж байгаагаар Улаанбаатар хотын гол замын дагуу байсан 3 хаалга өдгөө алга байна. Тэгэхээр аливаа хотод заавал хаалга байх ёстой гэсэн эртний хот байгуулалтын бэлэгдэл өнөөдөр манай Улаанбаатар хотод байхгүй байна. Бээжингийн Чанмин хаалганы тухай бид өдөр бүр л ярьдаг. Яаж ярьдаг вэ гэвэл чамин эд байна, чамин бараави, чамирхлаа гэгчлэн. Манай жинчид Бээжингийн хойд хаалгаар нь орж гудамж дагуу худалдааны лангуу мухлагнаас линси бараа түүж түүнийг гэртээ авчираад чамин бараа гэж гайхуулдаг байж. Энүүгээр одоо ч чамирхсаар. Монголчууд умард нутаг дахь хотоо орхиод умард нийслэл хятадд байгуулахдаа хот мандлыг сүрхий дэглэжээ. Чань гэдэг хойд, мин гэдэг нь хаалга гэсэн үг. Монголчууд хуучин цагт дааман хаалгаар хашаагаан гойдог нь даамин буюу их хаалга гэдэг үг санжээ. Колизен дэрэгдэх ялалтын хаалгыг үзэж сонирхлоо. Ромын женжид ялалт байгуулан суу алдраа мандуулж ирэхдээ ялалтын хаалга бариулж түүгээр морилдог байж. Энэ бол хотын үд хаалганы соёл эндээс л ихтэй болов. Энэс өрн дахинд төдийгүй дорн дахинд тэрч байдгаа коммунист умард Солонгост хүртэл уламжилжээ. Елисей талын амсарт байрласан Парисын Триумфальная арка буюу ялалтын хаалга бол Францын ялалт суу бэлгийн оргил үеих. Энэ бол хотын хаалга, орох үүд юм. Хот бүр орох үүдтэй байдаг. Тэр үүд нь ялалт сүр хүчийг илтгэж байдаг. Берлиний Бранденбургийн хаалгыг бол бүгд мэднэ. Нэгэн үед зүүн Германы ард түмэн энэ хаалганы босхийг ч давах ирэхгүй байсан да. Үүнээс үзвэл өрн дахинд хаалга ялалтын бэлэгдэлтэй байжээ. Хамгийн сүүлийн үеийн ялалтын хаалганаас дурдвал бүгд найрамд гардчилсан Солонгос ард улсын ялалтын хаалга юм. 15,000 тонн боржин чулуугаар барьсан Пиняны ялалтын хаалга нь нийслэл Японоос чөлөөсний дурсгалд босжээ. Одоо асууя. Гамин барооноос хотоо чөлөөлсөн ардын журамт цэрэг аль хаалгаар хотод орж ирсэн бэ? Уг нь монголчууд хаалгаар орохдоо босгонд бүдэрснийг алж үүдэн ариулж хүндэлдэг догшин заншилтай улс. Хожим шарын шашин дэлгэрсэнтэй холбоотой байх ёс зөөлөрч гарахтаа босгонд бүдэрснийг гарзгарна гэж заавал буцааж оруулаад галд аргал өргүүлээд гаргадагсан. Харин орохдоо бүдэрснийг эерүүлж олзор гэж заавал хэлдэг. Харин өнөөгийн Монголын нийслэл орох үүдгүй, гарах хаалгагүй, босгод дотоггүй. Тиймээс хот орно гэж явсан хүн орж гарснаач төсөөлдгүй болчихжээ. Олон хүмүүс ялангуяа Улаанбаатар хотын уугуул иргэд мэдж байгаа бах. Яг энд нисхийн цагаан хаалга гэж хаалга байсан. Энэ бол Улаанбаатар хотод нисэх онгоцоор ирсэн хүмүүсийг угтан авдаг гол хаалга байжээ. Харин өдгөө энэ хаалга алга болсон байна. Дэлхийн олон хотууд өргөжин тэлээд тооноор нисээд гараа явдаг болчихсон боловч хуучны уламжлалт хаалгууд байсаар байдаг. Харин манай Улаанбаатар хот хаалга авч ирсэн байна. Шинэ хотоос жишээ нь бүгд найрамдах Казак улсын шинэ нийслэл Астанач хаалга мартаагүй байна. Онгоцны буудлаас хот орох замд гоёмсог ялалтын хаалга бий. Жухам юуны ялалтанд зориулахаа одоохондоо шийдээгүй байх шиг байна. Гэвч агуулгаараа хасгийн ард түмний хөгжил дэвшил тусгаар тогтнол бол ялалт юм гэж ойлгож байх шиг. Харин манай хаалга хайч юу? Манай хотод хаалга байгаагүй ш байсан юм аа. Ардын өсгөлийн 35 жилийн аваар Зөв Толгойд улсын ерөнхийлөгч тэр үеийн Зөв Толгойд улсын дэд зөвлөлийн дарга Климент Ефремович Ворошиловыг ирэхэд Улаанбаатар хот эндээс эхэлж байна гэж цагаан хаалгыг тэмдэглэн барьсан байсан юм аа. Хожуу
нарны гүүрийг тавихад Энгисийн гудамжаар орж ирж байгаа уулзарыг хааж байгаа учраас гэсэн шалтгаар нэг шөнийн дотор нууцаар буулга альчихсан. Тун цөөхөн хүн хүүгийн дурсгал газрыг буулгалаа гэж хэрүүл зарга хийсэн боловч тоогоогүй. Үнэн дээр бол хотыг эзлэхийн тулд хамгийн түрүүн хаалганы эрдэнэ нураадаг шүү дээ. Үйлдвэржилтийн өмнөх үе болохоор Яармагт наадам тараад буцахтаа хот руу ордог газар хаалга барьж, бэлэгдэж, өнөөгийн ерөнхийлөгчийн хэлдгээр ерөөл бодож сүүргэж угтдаг цагаан хаалга гэж нэрлсэн үү? Эсвэл анх цагаан шохоогоор будсан учраас тэгж нэрлсэн үү? Ямар боловч цагаан хаалга гэдэг байсан. Сүүлдээ ч дүрм мэдэхгүй жолооч нарын замд тэгэлсэн гай болж эцэстээ наран гүрний барьсан нарны гүрний сүрэнд дарагдаад унжээ. Манай ялалтын хаалга. Хүчтэй улаан цэргийг ганцаараа командлсан Боршилогой манай дүүг нь ялалтын хаалгаар л морилсон хэрэг. Хүндтэй зочноо хүндтэй хаалгаараа л ухтана. Сүхбаатар хаагур ирсэн. Өнөөдөр хаана хаалга барих уу? Нөгөө Маглиан хаагур гарсан бэ гэдэг шиг Сүхбаатар хаагур ирсэн бэ гэж асуугаад зам тогтоогоод хаалга барих гэхээр орчин үеийн түүхчид хүрээг чөлөөлөх тулдаан болоогүй. Дайснууд буюу гамин зугтаж очоод баруун угтаж очоод хяагтад хяарчихсан гэлцээд байдаг. Таван замын байлдаан, халах голын байлдаан, чөлөөлөх дан, байтагт ялсан улсын сүр нийслэлийн хаахан ямархан хаалганд тэмдэглэгдэх хувьтай юм бол бодвол буян тухайг тоссон болдгийн оройдл нэг хаалга барихгүй бол орох үүдгүй, гарах хаалгагүй, хаяа хатавч нь мэддэхгүй хот болжээ. Хэрв арын хаалга хэрэггүй гэж байгаа бол наран ургах зүг нэг хаалга байх л учиртай юмсан. Монгол ёс хон бодвол. Уг нь хот гэдэг их айл учраас хэдэн ч хаалгатай байж болох л доо. Богдхан уулыг аралсан манай нийслэл яг улстайхан адил зүүнээс баруун тийш сунсан урт хот. Тиймээс зүүн өмнөд талд нэг хаалга байх учиртай. Монгол улсын нийслэлийн анхны хаалга бол энэ миний ард харагдаж байгаа Богдхааны Ордон музейн өмнөх Андимын буюу монголоор амгалан инхийн хаалга юм а. Богдхан 75 махалдаа даатгаж төр улсаа тусгаарласны дараа 1912-аас 19 онд 28 мянган лам мөнгөөр энэ хаалгыг бариулсан байдаг. Энэ хаалгыг 7 жилийн турш Монголын уран дарагчид монгол хүний зургаар барьсан юм а. Энэ хаалга бол түүхэн дурсгал талаасаа ховор нэмдэн хосгүй бүтээл. Учир нь энэ хаалгыг барихад нэг ширхэгч хадаас ороогүй бөгөөд энэ хаалгыг Монгол улсын тусгаар тогтнолын бэлэгдэл хаалга гэдэг утгаар нь он удаан жилийн турш хадгалж иржээ. Аливаа улс үндэстэн нийслэл хоттой хаалга байлгадаг. Тэгэхээр одоохондоо Монгол улсын нийслэл хот, Монгол улсын хаан байгаа газарт энэ хаалга оршин байна. Уг нь манай ард түмэн оосор бүсгүй орд цагаан өргөтэй болохыг мөрөөдснөөс биш хаалга үүдгүй хавтгай хар балгастай болохыг хүсээгүй. Тэгэхээр амны алдас болохгүй гэсэндээ ингэж захиж байгаа юм. Монголчууд хот байгуулж мэддэггүй бүдүүлэг байгаагүй. Бээжинг яаж босгосон байна? Өнөөдөр л бид ийм бүдүүлэг болчихсноос. Учир утгыг нь мэдлгүй хаалга үүдэн эвддэг хүмүүсийг бүдүүлгэл гинвэзтэй. Одоо бол элдв хаалга илүү зан нураагаад замгүүр барих нь дээр л гэж бодож байх шиг байна. Хот хаанаас эхэлж хаан дуустдаг юм. Эсбөгөөс хаанаас эхэлж хаан дуустдаг байгаад өргөч нь тэлсэн юм. Жинхэнэ өргөө хот гэж яг аль хэсгийг хэлдэг юм. Хүрээ гэх чинь аль юм? Мэдээж тэнд хамгийн үнэтэй, хамгийн их соёл шингэсэн байшингууд байх учиртай. Бас хотын төвийн зохицол эвдэрнэ гэж тэр орчим сүр дарах шинэ үеийн барилга байшин бариулдаггүй. Бид хот байгуулж сураагүй хэвээрэл байна. Хот бол засмал зам, дулааны сүлжээ, эмх цэгцтэй барьсан олон байшин л гэж бид боддог. Яг тэр зангаараа хотоо хөгжүүлэх гэж үзэж тарч байгаа. Гэвч хот бол хүн сүргийн бөөгнөрөл төдий биш, оюун санааны төвлөрөл юм. Тэр тусман улсын нийслэл. Бүр гүнзгий судал бол дүүнхэр мандал гэх мэт буддын гүн ухааны хоосон чанартайч холбогдно. Эдвгэгийн нийслэл орчин үеийнхний нүдээр ирсэн хүн гайхмаар урьсан хүн ичмээр дамшиг болж. Гэвч учир мэддэг, ухаж боддог, ургуулж хардаг хүн дуг нь гайхмаар сайхан гандирсын хот билээ.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бол зөвхөн Монгол улсын төдийгүй биднийг эргэн тойрон буй дорны гизгэн орсон нүүдэлчин монголчуудын Монгол угсаатны нийслэл хот юм а. Эртнээс энд энтхгээс чулуун хуруут азар Шамбалыг хайж ирж исэн бол өрн дахнаас Осиндовский мөн Шамбалыг хайн энд ирж байсан. Өдөр тутмын амьдралаа өрнөдөг энэ хотод ямархан нууц агуулгадж байгааг бид тэр бүр анзаардаггүй. Тиймээс цөмөрөө энэ нууцыг үргэлжлүүлэн эрцгээе.